Сайн байцгаана өрхөм хүндэт үзэгчдээ саяын телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөрийг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургалч үзлийн эндэр байж тэнцвэртэй мэдээллийг хүргэх болно. Аймгийн цагдаагийн газрын санаачлагаар өглөөний үлгээчүүд арга хэмжээг өнгөрөгч амралтын өдрүүдэд 2 дахь 7 хоногт өглөөний 6 цагт амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээний аймгийн иргэд хөгшин залуу гэлтгүй идэвхтэй оролцож байна. Арга хэмжээний гол зорилго нь иргэдийг зөв хандлагатай болгох, биеийн тамирын хичээл дасгал, хүний эрүүл мэндэд тустай учраа иргэдийг суглуулж, дасгал хөдөлгөөн хийлгэж, эерх хандлагыг түгээх юм байна. Амралтын өдөр болгон 6 цагаас зохион байгуулагддаг тус арга хэмжээнд иргэдийг нас хүйс харгалзахгүйгээр идэвхтэй оролцож эрүүл мэндэд анхаарч эрүүл ширэг амьдрахын төлөө нэгдхийг аймгийн цагдаагийн газраас уриаллаа. За Баялгийн аймгийн цагдаагийн газраас санаачлан өглөөний үлгэвч арга хэмжээг 2 дахь өдрөө 2 дахь 7 хоногийн хасаа өдрийн өглөөний 6 цагт явуулж байна. За энэ арга хэмжээнд маань өвлийн нийт залуучууд болон иргэд маань маш идэвхтэй оролцож байна. За энэний маань гол зорилго нь иргэдийг бол зөв хандлагатай болгох, биеийн тамирын аргаар тийм ээ иргэдийг өглөө цуглуулж эерэг аргыг түгээх хамгийн гол зорилго орчиж байгаа. Тийм учраас бас энэ арга хэмжээнд бас нийт иргэд маань нас харгалзахгүйгээр бас эрхийг бас уриалж байна. Өглөөний мэнд үлгээчүүдээ та бүхэнд энэ сайхан өглөөний мэндийг хүргэе. За манай баян үлгэгчүүд өнгөрсөн бие гаргаас эхэлнэ. Өглөөний үлгэгчүүд буюу эрт босын идэвхтэй хөдлөе, эерэг хандлагыг бий болгоё гэсэн уриандор энэ сайхан арга хэмжээг цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа. Энэ үйл ажиллагаанд маань иргэд маш идэвхтэй оролцож байна. Энэ өглөө бүгдээрээ босоод сайхан өглөөнийхөө гүйлтийг хийлээ. Сайхан өглөөнийхөө сэргээх дасгалаа хийгээд дараа нь бол эрчимтэй дасгал хөдөлгөөнөө хийх болно. Өглөө эрт тусаа дасгал хөдөлгөөн хийн гэдэг хүний бие махбодыг эрт сэргээж, бие махбод булчин бүх эдисийг сэргээж өгдгөөрэ ач холбогдолтой гэдэг өглөөний цэвэр агаар дасгал хөдөлгөөнөө бүгдээрээ идэвхтэй сайхан хийцгээе. Баярлалаа та бүхэндээ. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагаар төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа сурчлан таниулах, ард иргэдэд санал хүсэлтийг сонсох талаар нээлттэй хаалганы өдрөлийг зохион байгуулдаг билээ. Тус ажлын хүрээнд аймгийн цагдаагийн газраас өнөөдөр ард иргэдэд хүртээмжтэй байдлаар
аймгийн төв талбайд нээлттэй халганы өдөрлөгийг зохион байгууллаа. Тус арга хэмжээтэй зэрэгцэн гэмтгэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон арга хэмжээнүүд улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа юм байна. Мөн сүүлийн үед сошиал ертөнцөөр ихээр гарч байгаа залилах гэмтгэргээс эргээд урьдчилан сэргийлж хэн нэгний залиланд орохоос өөрийгөө хамгаалж амархнаар мөнгө олох ажилд сурталчилсан зарлуудад итгэхгүй байхыг аймгийн цагдаагийн газраас уриаллаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлагаар төрийн байгууллагад үйл ажиллагаагаа ард иргэдэд сурталчлах, сурчлан таниулах, ард иргэдийн санал хүсэлтийг сонсох талаар нээлттэй халганы өдөрлөгийг зохион байгуулж байх ёстой. За энэ ажлын хүрээнд манай цагдаагийн газраас өнөөдөр буюу 2019 оны 4 сарын 22-ны өдөр нээлттэй халганы өдөрлөгийг ард иргэдэд хүртээмжтэй байдлаар аймгийнхаа төв толгойд зохион байгуулж байна. За энэ үйл ажиллагаанд ард иргэд маань илэрхий оролцоороо гэдгийг хэлэх байна. За цагдаагийн байгууллагаас гэмтгэргээс улсын сэргийлэх чиглэлээр төрөлбөрийн ажил арга хэмжээ, нэгс арга хэмжээнүүдийг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа. За энэ нэгс арга хэмжээнүүдэд ард иргэд маань идэвхтэй дэмжиж санаачилтаа оролцоороо гэж хүсэх байна. За тухайлбал хүрээлэн байгаа орчны эсрэг гэмтгэргээс улсын сэргийлэх чиглэлээр байгалаа хамгаалъя арга хэмжээг нэгс арга хэмжээг зохион байгуулж байгаа. Мөн бодис 2019 нэгс арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн автомашин 2019 нэгс арга хэмжээг мөн зохион байгуулж байгаа. За энэ цагдаагийн байгууллагад ард иргэдээс гэмтгэрэг онцлогтой гэмтгэрийн талаар мэдээллийг төлбөртэй авах үйл ажиллагаа бол байнга нээлттэй байгаа. За ямар нэгэн гэмтгэрийн шинжтэй мэдээлэл байвал ард иргэд маань цагдаагийн байгууллагад хандаж төлбөртэй мэдээлэл өгөх бүрэн боломжтой. Мэдээлэл өгсөн хүний нэр усыг мэдээллийн нусыг бол чанд хадгалахыг бас хэлэх байна. Ийм цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа аливаа арга хэмжээнд үлгийчүүд эргээд идэх санаачтай оролцоорой гэж дахин уриалмаар байна. За баярлалаа. За сайн байна уу Эрхэм Баян-Улгийн аймгийн иргэдээ. Монгол улсын хэмжээнд өдөр байцаага болон цагдаагийн ерхий газрын өртсөн сэргийлэх хэлтсээс зохион байгуулж байгаа залилах гэмтгэргээс өртсөн сэргийлээ байгалийн хамгааллын сэдвээр нэгэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. За Баян-Улгийн аймгийн нутаг дэвсгэр дээр үйлдэгдэж байгаа залилах гэмтгэргээс өртсөн сэргийлэх чиглэлээр хийж байгаа арга хэмжээ нь мөн л уг гэмтгэрэг нь өссөн үзүүлэлттэй байгаа учраас энэ цагдаагийн байгууллагаас анхаарч өртсөн сэргийлэх чиглэлээр арга хэмжээ зохион явуулж ажиллаж байна. Залилах гэмтгэргийн гарч байгаа үндсэн шалтгаан нөхцөл маань нэгдүгээрт мэдээж нийгмийн ядуурл ажилгүйдэл олон шалтгаан байгаа боловч голдох нэг шалтгааныг авч үзэх юм бол иргэд маань өөрсдөө амар хэлбэр аргаар бас мөнгө олдоё гэсэн хүсэл зоригоос үүдэлтэй мөнгөө хэн нэгэнд хурдан өсгөж өгнө. Юу гэдэг пирамид сүлжээний ийм арга хэрэгслэр залиулах байдал маань ихсээд байгаа учраас энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа. Үлгийчүүдтэй хандаж хэлэхэд цагдаагийн байгууллагад гэмтгэргийн шинжтэй гомдол мэдэл ялангуяа зарын чанараар виз гаргаж өгнө, ажилд оруулж өгнө гэх юм уу. Эсвэл мөнгө чи хурдан өсгөж өгнө гэсэн энэ арга хэрэгслэр зар мэдээ явуулж байгаа. Энэ талаар хэн нэгэн мэдээлэл тарааж байгаа. Ийм мэдээллийг цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, тэдэнд мэдээлэх арга хэмжээ авах шаардлагатай байна. За та бүхэнд баярлалаа. Аймгийн сумуудад төвлөрсөн халаалтын зүх ажилуулж дулаан үйлдвэрлэх, түгээх зохицуулалтыг хангах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулсан аймгийн дулааны эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зөвлөгөө 2019 зөвлөгөөнийг аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөл, аймгийн засаг даргын тамийн газар мөн аймаг дахь мэргэжлийн хяналтын газар хамтран зохион байгуулж байна. Зөвлөгөөний гол зорилго нь тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудын санал бодлыг сонсох, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, аюулгүй байдлыг хангах, бие биенээсээ туршлах солилцоход оршиж байна. За Монгол улсын хэмжээнд тусгай суурин газруудын дулаан хангамжийн асуудлыг ингэ шийдвэрлээд Монгол улсын бүх сумууд төвлөрсөн хэлбэрээр төвлөрсөн халаалтанд шилжиж байгаа. За энэ хөтөлбөрийн үр дүнд манай Баян-Улгийн аймгийн
ихэнх сумууд өөрөөр хэлбэл ногоон нуур, булгун сумаас бусд нь төвлөрсөн халаалтанд ингээд шилжсэн байгаа. Өмнө нь болохоор одоо аж ахуйн нэгж байгууллагуудын өөрийн нам даралтын зүхаар халаалтаа хийгээд явж байсан бол одоо төвлөрсөн хэлбэрээр одоо ингээд халаалтанд шилжүүлж одоо эрх зүйн зохицуулалтанд оруулсан. За төвлөрсөн хэлбэрээр халаалтанд шилжнэ гэдэг чинь одоо тусгай зөвшөөрлийн үндснээр үйл ажиллагаа явуулах одоо эрх зүйн үндэс бий болж байгаа юм. Энэ тусгай зөвшөөрлүүдийг болохоор аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөл гэж үйл ажиллагаа явуулдаг. Энэ зохицуулах зөвлөлөөс одоо тусгай зөвшөөрлүүдийг өгч одоо ингээд бүх ихэнх сумууд одоо төвлөрсөн халаалтанд ингээд шилжсэн байгаа. За тэгээ өнөөдөр болохоор одоо тусгай зөвшөөрөл эзэмжигч одоо байгууллагуудын зөвлөгөө нь 2019-ийг одоо манай мэргэжлийн хяналтын газрын хурлын танхимд одоо зохион байгуулж байна. За энэ дээр болохоор одоо бүх сумуудын төвлөрсөн халаалт явуулж байгаа компаниудын захирал, инженерүүд, нэгтлэнгууд, бас техникийн ажилтнууд ингээ ороод ирсэн байгаа. За гол зорилго нь болохоор тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудын санал бодлыг сонсох, тулгамдсан ямар асуудал байна, ямар бэрхшээл байна, тэдгэрийг сонсох, мөн туршлагуудаа харилцан ярилцаж бие биентэйгээ солилцох ийм арга хэмжээнүүдийг авч байна. За энэ зохицуулах зөвлөлөөс зохион байгуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн энэ зөвлөгөөн дээр зөвлөгөөний сая бол одоо эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга, аймгийн зас даргын орлогч, хавал дарга нээлттэй хийгээд ингээд манай компаниудын одоо сонирхсан асуултуудад хариулт өгж ингээд ажил хийж байна. За эндээс одоо гарах гол үр дүн гэвэл одоо бүх байгууллагууд одоо эрх зүйн зохицуулалтанд ороод яг тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулснаар тухайн байгууллагын аюулгүй ажиллагааны нөхцөл байдал сайжирна. Тэгээд халаалтын гормоо яс барьж одоо хэрэглэгчдийг одоо тасралтгүй чанартай эрчим хүчээр хангах ийм боломж бүрдэж байгаа юм аа. Аюулгүй орчин та бид анхаарах тулгамдсан асуудал өмнө ямар зөрчлүүд байсан, ямар одоо тулгамдчихсан бэрхшээлүүд байсан, одоо ямар шүүх хэмжээнд явагдаж байгаа. За тэгээд энэ салбарт одоо яг өнөөдрийн байдлаар ямар зөрчил байна те, ямар одоо агцтай тийм одоо агууштай таалгын гэдэг талаар би тавхан бас болцгоо мэдээлэл хийж яваа. За өмнөх онуудад хөдөө сумлын дулаан хамжийн байдлыг хийсэн хяналт шалгалт судалгаанаас үсэж төсөл байгууллагын менежерүүд үндэсний ажил үйлчлэгэнд анхаарлаа хандуулж суугны аж ахуйгаа орхигдуулснаас ашиглаж байгаа суугнуудын нийлбэр хүчин чадал суугнуудын паспортгүй хянах хэмжих хэрэгсэлгүй түнд одоо ажиллагчдын эрх аваагүй стандарт төвшөлт халаалт өгөхгүй халаалтын удирдлагын угсаа баримтлахгүй гориг барихгүй байгууллагын менежерүүд халаалтын төсөв хэмжих нэрийдлэр бол ингээд төсвөө хэмжиж халаалтаа ингээд гормынхан дагуу халаахгүй тэр төсвийг хэмжиж байгаа өөр юм зарцуулах сонирхолтой байсан. Байгууллагчны нөлөөлөх байдлыг үнэлгээ, ерөнхий байдлыг үнэлгээ гэж бараг хийгддэг. За ажлагчид нь одоо сургуульд хамрагддаг. Яг хөдөлмөр эрүүл ах уй за тэгээд мэргэжлийн чиглэлийн сургууль дээр бол яг өмнө одоо яг энэ өмнөх үед бол тийм одоо асуудал бас тутмаг байсан байна. Аавар ус гарч болшгүй нөхцөл байдал бий болсон нөхцөл бол ингээд энийг урчин сэргийлэх, тасан зогсоох, энээс одоо хүмүүсээ сургах те. За тэгээд олон нийт сурчлага анхааруулах тийм ажил хийдгөө. За тэгээд энэ үүнтэй холбоотой энэ хэмжиж баршгүй тийм өвчин нэр бүрдэх нөхцөл бий болсон тийм нөхцөл байдал байсан байна. За баг хүчин шалгалтын суугны аюулгүй ажиллагаа техникийн ашиглалтын дүрм дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 79-р тушаалаар батсан нам даралтын халаалтын суугны аюулгүй ажиллагааны зааврыг зөрчиж үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Энэ одоо ямар заавар гэхээр эренхүйдээ тавах гэдэг ч байгаа. Энд одоо ямар тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага иргэн ажиллах ёстой. За халаалтын суугнууд ямар хэмжээстэй байх ёстой юм бэ? Ямар суугч дээр ямар объект дээр тусгай зөвшөөрөлтэй байх ёстой те? Юу зөвшөөрөлдөх юм гэдэг бүгд дээр энэ заагаад өгсөн заавар болсон. Ер нь өмнө бол бүх газар дээр бүх сургууль сэсэрдэг бүх бусад объектууд дээр бол зөрчигдөж явжсан.
Аймгийн хөгжим драмын театрт ирээдүйн одод хүүхдийн урлагийн наадам өнөөдөр зохион байгуулагдлаа. Тус наадмын гол зорилго нь Баян-Улгийн аймагт амьдарч байгаа казах, монгол ард түмний овь соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн сурталчлах, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, харилцан суралцах, хамтран бүтээл төрөх, үндэсний соёл урлагийн заан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлж, соёлын солилцоог хөгжүүлэх ба байгаль их дэлхийг хайрлах үзлийг төлөвшүүлэхэд оршиж байна. Хүүхдүүдийн наадам нь жил бүр уламжлалт болгон зохион байгуулагддаг бөгөөд зохион байгуулагчаар нь аймгийн засаг даргын тамийн газар, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, боловсрол соёл урлагийн газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулагддаг байна. Их наадам нь аймаг сумын ерөнхий боловсролын сургуулийн хүүхдэд, зорилтууд бүлгийн хүүхдэд оролцож байна. Мөн хүүхдийн урлагийн их наадам нь 3 шаттайгаар зохион байгуулагдах юм байна. 1-р шат нь шилдэг хүүхдүүдийг шалгаруулах, 2-р шат нь 1-р шатнаас шалгарсан шатурлаг, авьяаслаг уран бүтээлчид, 5-р сард Гоолтай аймагт зохион байгуулагддаг баруун бүсийн хүүхдийн урлагийн их наадамд оролцох юм байна. Харин 3-р шат нь болохоор 2-р шатнаас шалгарсан шилдэг оролцогчид Улаанбаатар хотод болох эцсийн шатны шалгаруулалтанд оролцох эрхтэй болох юм байна. Наадамд дууны төрөл буюу гоцлол дуу, хамтлаг дуу, бүжгийн төрөлд гоцлол, бүжиг, хамтлаг, бүжиг хөгжмийн төрөл, гоцлол, хөгжим, хамтлаг, хөгжим, язгуур урлагийн төрөл, бие биелгээ, хөмий, эрсгэргээ, хархираа гэсэн төрлөөр өрсөлдөх юм байна. Одоо хүүхдийн урлагийн их наадам өнөөдөр бас хөгжим драмын театр зохион байгуулагдаж байна. Энэ удаад маш олон хүүхдүүд оролцож байна. Энэ удаагийн урлагийн их наадам дууны төрлөөр бас насны ангилалтай байгаа. Хөгжмийн төрлөөр мөн насны ангилалтай. Тэгээд язгуур урлагаар бүжгээр гэсэн урлагийн наадам зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн урлагийн наадмыг зохион байгуулах бас нэг онцлог нь засаг даргын нэрмжит, засаг даргын нэвэлд зохион байгуулж байна. Энэ удаагийн урлагийн наадмыг зохион байгуулахад бас хамтран ажиллаж байгаа дэлхийн зүйн олон улсын байгууллага, засаг даргын тамгын газар, боловсрол соёл урлагийн газар, хөгжим драмын театр гэсэн олон байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Хүүхдүүд маань хүүхэд бол хөгжиж яж хамгаалагдах ёстой. Тийм болохоор хүүхдүүдийн сайхан хөгжлийн оролцооны хөтөлбөртөө зохион байгуулж байгаа урлагийн их наадамд хүүхдүүд маань маш их идэвхтэй чармаалтай оролцож байна. Бас авьяас бэлгээ нээж хөгжүүлж бас хүүхдүүд үе тэнхээ хүүхдүүдтэйгээ бас өөрсдийнхөө энэ сайхан урлаг соёлыг сурталчлах, таниулах мэдэх зорилгоор бас энэ удаагийн уралдаан тэмцээнийг ер нь зохион байгуулж байгаа. Мөн 2-р шатны 1-р шатан бол хөдөө сумдаасаа гарч ирсэн хүүхдүүд 2-р шатан бол өнөөдөр зохион байгуулагдаж байна. Удаах шатан болохоор баруун бүсийн урлагийн их наадмыг өнөөдрийн одоо онцлох нэг үгээр тэргүүн одоо байр эзэлсэн хүүхдүүд одоо энэ ангиллаараа бас тэр төрлөөсөө шалтгаалж оролцох юм байнамаа. Тэгээд баруун бүс бол Говьалт аймагт зохион байгуулагдсан баруун бүсээс шалгарсан хүүхдүүд маань нэг үгээр улсад оролцсонгоо бас улсын баяр наадмын хүндэтгэлийн одоо арга хэмжээний концертыг бас бүрдүүлэхэд бас тэр оролцоог хангаж оролцох юм учиртай байнамаа. Тэгээд хүүхдүүдийн энэ одоо урлаг авьяас бэлгийг нээгч хөгжүүлэхэд одоо шүүгчид ямар нэгэн хөндлөнгийн хин нэгний ашиг сонирхол төртгүүгээр бас хараа хяналтаа сайн хийж бас маш одоо өнөө нь одоо шударгаар шүүж өгөхийг бас шүүгчтэй хандсаа хэлсэн байгаа. Тэгээд хүүхдүүд маань бас өнөөдрийнхээ энэ алтан тайзан дээр өөрсдөө мэддэг чаддаг бүхнээ бас маш сайхан одоо зөрөгтэйгөө нээж одоо гаргаж ирж чадж байна гэж бас харагдаж байна. Тэгээд энэ удаагийн арга хэмжээ маш зохион байгуулалт сайтай болж байна. Ямар нэг нь одоо маргаангүйгээр шүүгчдэн зөв тунгааж гаргаж ирвэл өөр бас нөхцөл байдал дараа дараагийнхаа бас арга хэмжээнүүдээ бид нар аваа зохион байгуулалт явуулж байна. Мөн маргаашийн хувьд болохоор өнөөдөр бас 1, 2, 3 дугаар байрууд тусгай байрны шалгалсан хүүхдүүд маань бас засаг даргад тайлан тоглолт болох маягаар бас гала тоглолт хийж тоглож өгөх ёстой байгаа. Тэгэхээр бас эцэгчүүд бас хүүхдүүд маань бас энэ сайхан гала тоглолтыг гэж бас сонирх байхаа гэж үзэж байна. Юуны энд гүрсэн ирсэн бүх авьяаслаг хүүхэд багчуудаа амжилттай. За тэгээд бас энэ хүүхдийн урлагийн их наадам зохион байгуулж байгаа хүүхд залуучдын дарга Лансломагчтай болон бус
хүмүүстээ баярсан талцнаа илэрхийлье. За тэгээд би Булгунс бас төлөөлөн оролцож байгаа. За манай сургуулиас авьяаслаг 10 амин сурч ирсэн. За тэгээд дотроо 10 болохоор хамтлаг бүжиг, тэгээд гослол бүжиг байна 2. Тэгээд язгуур урдаг бийдгээ Иранхан урдын дуу байна. За тийм олон авьяаслаг сурагчид ирсэн байгаамаа. За одоо өөр юугүй баярлаа. Бас тэмцэнгээр L'Italiano digene amamlarımız dayındal oslarında ayttık. Sen qaysi maktabga қатысып отырсың? Сақсай мектебіне, Сақсай бірінші аға мектебіне. Сақсайда неше бала кірді? Сақсайдан үшу, әлден екеу, қайтып биден біреу. Неше бәрін қатысасың ба осы тэмцээнге сен? Иә, жылда қатысып алдыңғы былтыр болғанда гран-при алған Жамайка әнімен, бұйыл болғанда тағы да шет елдің әнін жаттап, осы Италияно деген әнмен қатысып. Хамгийн анх 2012 онд үндсэн суурьа тавьсан Максум үйлчилгээний байгууллага нь өнөөдрөөс эхлэн албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэллээ. Тус үйлчилгээний газар нь орчин үеийн стандарт шаардлагыг хангасан өндөр зэрэглэлийн цогц үйлчилгээгээр ард иргэдэд үйлчилж байна. Үйлчилгээний газрын 1-р давхарт кофе шоп, офис өрөөнүүд, харин 2-р давхарт ресторан, 3, 4, 5-р давхруудад зочд буудлын өрөөнүүд байрлаж байна. Одоогийн байдлаар 15 гаруй ажилтнтай бөгөөд ресторан нь нэг дор 80-аас 100 хүний хамруулан хүлээн авалт зохион байгуулах бүрэн боломжтой. Ресторанд Улаанбаатар хотоос мэргэжлийн мастер тогооч ирж 1-7 хоногийн сургалт зохион байгуулж, Максум рестораны тогооч нарт нийтдээ 50 гаруй төрлийн хоолны жорыг сургаж байгаагаараа онцлогтой байна. Орчин үед туризм, аялал жуулчлал хөгжиж эхэлсэнтэй холбогдуулан тус үйлчилгээний газар нь зууны үйлрэлд жуулчдад өндөр зэрэглэлээр үйлчлэгээхээс гадна олон жил аялал жуулчлалын салбарт хамтарч ажилласны үр дүнд туршлага их, хэл яриа, харилцааны хувьд ч аймгийн хэмжээний 1-р зэрэглэлийн үйлчилгээний төв гэдгийг дуулахад таатай байна. Та бүхэн өргөнөөр ирж үйлчлүүлгийг Максум үйлчилгээний төвөөс уриалж байна. Хаяг театрын хойд талд байрлаж буй Максум үйлчилгээний төв. За сайн байцгаана уу? Бид нар Максум ресторанаас ирж мэдэлж байна. Тэгээд бид өнөөдөр сүүлийн 7 хоногийн хугацаанд энэ газар бид сургалт 7 хоногийн сургалтыг хийсэн байгаа. Тэгээд бид ямар сургалт явуулсан бэ гэхээр Баян Улгийн аймгийнхаа тогооч нарт олон зэн чанартай сайн хоол их сургалтад бидэнд туслах зорилгоор энэ сургалтыг явуулсан байгаа. Тэгээд бид энэ сургалтыг явуулснараа орон нутгийн материалыг ашиглаад бид яаж орчин үеийн тэр хоолыг хийж чадах вэ гэдэг дээр голчлон анхаарч ажилласан байгаа. Тэгээд бид нэр хамгийн түрүүнд та бүхэнд санал болгож байгаа хоол маань бол энэ нэрийн зууш буюу бидний гар аргаар бэлтгэж адууны махаар бэлтгэсэн гар зайц байгаа. Мөн бид нөө удахгүй адууны махан стейкийг бас гаргах болно. Тэгээд бас Монгол Улсын өөр хаанч байхгүйгээр бид энэ адууны мах болон бор харуултай пиццаг хийсэн байгаа. За тэгээд мөн бусад хоол салаатнуудыг хийж сурсан байгаа. Тэгээд энд бол бидний зүгээр хоолныхаа төлөөлөл болгоод энэ хэдэн хоолыг тавьсан байгаа. Тэгээд эхнээс нь танилцуулахад бол энэ салат маань шинэ ногооны салат байгаа. Бид бүхэн шинэ ногооны салат гэхээр өгөрцөг помидор тэгээ салат навчаар төсөөлдөг бол энд бол бидний салат амтлагч буюу салат дрессингийг ашигласан шинэ ногооны салатыг бэлтгэсэн байгаа. Тэр энэ юу гэхээр үйлчлүүлэгчид маань өөрсдийн хүслээр салатаа амталж иднэ гэсэн. Энэ болохоор ананас буюу хамбар хоцоотой амтлах салат амтлагч байна. Энэ болохоор кивигээр бэлтгэсэн салат амтлагч байна. Энэ болохоор гич буюу горчизаар бэлтгэсэн салат амтлагч байна. Тэгээ энэ гурван төрлийн салат амтлагчаас бид нар хүмүүстэй санд болгож байгаа. Мөн энэ болохоор хаш болон хүрийн мах
жигнэсэн үхрийн мах байна. Тэгээд мөн бас үхрийн махын холноос бид нэг каритай үхрийн махыг бэлтгэсэн байгаа. Энэ болохоор энэ кари маань дэлхийд дээр олон төрлийн кари байдаг. Тэгээд бид нар бол Японы техник кариг ресторанда бэлтгэсэн байна. Тэгээд мөн энэ каритай дахианы мах мөн цагаан алтнуудад зориулаад каритай жигнэсэн ногоо бэлтгэсэн байгаа. Мөн бид нэр тэнцээ цагаан яманы бислэг буюу пета бислэгтэй шинэ ногооны салаатыг бас бэлтгэсэн байна. Энэ ч болохоор мөн цагаан алтнуудад зориулаад бислэг, буйцаатай буушуур мөн томаа помидорны шилтэй цог энийг бэлтгэсэн байгаа. Энэ хол маань болохоор халуун ногоон дуртай мөн дуртай хүмүүс зориулаад халуун ногоотой дахианы махыг бид нэр бэлтгэсэн байна. Тэгээ энэ ч болохоор хоньны гуйг бид нэр хөндлөн гэрчээ шарж бэлтгэсэн хоньны шарсан гуй байна. Мөн энэ тераки соустай дахианы мах байна. За мөн цезар салатыг бэлтгэсэн байгаа. Энэ цезар салат маань бас рестораны онцлог рестораны тусдаа жорын дагуу бас энэ соусыг бэлтгэсэн байгаа. Энд болохоор бид нэр хүрэн манжин Монгол бэлтгэх нийлүүлж хийсэн хөрмөц салаатыг бас бэлтгэсэн байгаа. За бид нар мөн энэ хоолнуудыг бэлтгэхээс гадна капучино, мөн американо кофенот, мөн үзээцгэнтэй, карамелтай, мөн шоколадтай шейкүүдийг бэлдэж мөн өшөө олон шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргахаар төлөвлөд явж байна. Энэ хүрээд манай мэдээллийн хөтөлбөр маань өндөрлөж байна. Дараагийн хөтөлбөртөө иргэн уулзлаа. Баяртай үзэгчдээ.